Орон нутагт тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нохоо сонирхогчид, үржүүлэгчид, судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, уугуул үйлдвэрийн нохтыг хамгаалах зорилгоор төвийн бүсийн авраг шалгаруулах Монгол нохоо үзэсгэлэн тэмцээнийг Дархан Уул аймагт 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээний ангилал нь 3-аас 6 сартай, 1 нас, 2 нас, 3 болон түүнээс дээш настай 90 нохоо гэсэн 8 ангилалд 100 гаруй нохоо оролцож үзэсгэлэн тэмцээний дүрмийн дагуу ангилал тос бүрээс 1-ээс 5 дугаар байрыг шалгарууллаа. Энэ жилийн тэмцээний онц бол бүр илүү өмнөх 2 жилээс илүү цар үртэй. Бүр хоолын говьлтай аймаг өмнө говь аймагаас нохтууд иж оролцлоо. Өмнөх 2 жил дээр нь 70 гаруй 90 гаруй нохоо оролцож ирсэн бол энэ жилийн тэмцээнд бүр 100 гаруй нохоо бүртгэхтэй ингээд. Юу гэдэг нь Монгол улсад өмнө зохиогдсон тэмцээнүүдээс хамгийн олон нохоо оролцсон ийм тэмцээн болж байна. Манай тус тэмцээнд бол 8 ангилалд 24 медальт байр, нийт 40 шагналт байр ингэ шалгаруулж байгаа. За одоо шүүлтийн хувьд бол нохооны үсний бүтэц, ясны бүтэц, одоо хөл гарын тэгш байдал, дээд доод шугам, одоо нүдний өнгө, хэлбэр, зүсний алдаа гэх зүйлүүдийг хардаг. Тэгээд дээр нэмэлт яхад нийгэмшил болон одоо тэмцээний иргэний бэлтгэлийг бас хардаг. Тийм. Үнэхээр одоо гой гүлэг байгаад иргэний бэлтгэлгүй нийгэмшилгүй байвал хасагдах журмаар тийм дүрмтэй байдаг. Одоо сая одоо гүлгэн англи явж байна. Нийт 25 гүлэг оролцлоо. Бүгд одоо шүдний зуулт гэдэг юм уу? Яг тэрийг харахад шүдний зуултын алдаатай, ноцтой алдаатай гүлэг бол ховор байна. Тэгэхээр одоо нэг өсөндөө энэ Монгол нохооны маань хөгжил буюу Монгол банхны маань хөгжил одоо нэлээд дээд түвшинд ирсэн буюу хөгжиж одоо ямар ч үйлдвэрийн нохоотой одоо дэлхийн тавцанд ч байд юм уу энэ чиглэлээр өрсөлдөхэд бүрэн боломжтой болсон. Энэ жилийн үзэсгэлэн тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнг, Төв, Өвөр хангай, Өмнө говь, Говь Алтай, Дархан Уул зэрэг 8 аймгийн нохоо сонирхогч үржүүлэгчид оролцсон бол хамгийн гол нь Оросын холбооны улсын бүгд найрамдах бүрээд улсаас ирж оролцжээ. Улаанбаатар хотоос зориод ирсэн. Ерөнхийдөө би одоо ингээд 3 жил дараа л оролцож байна. Тэгээ нойлын бүр шовны авраг болсон. Энэ жил бас нахгаал тэгээ хамт олно дагуулаа. Нэг чи гоё Дарханд гоё тэмцээн болдог манайхаа тий. Хотоос хүртэл олон үржлийн газар найз нөхдөдтэй ирсэн байгаа. 4 сар гарантай гүлэг байгаа. Баян Монгол үржлийн газар гүлэг байгаа. Ерөнхийдөө тэгэл үржүүлэгч бид нар чинь ер нь тэгэл төрснөөс нь хойш бэлдэндээ тий. Хайлс битмийн хооллын чанар гэж ерөнхийдөө байнга бэлтгэлтэй байдаг. Миний хувьд бол энэ жил анх удаа оролцож байгаа. За баруун аргаас оролцож байна. За нохооны маань хувьд гэвэл говьалтай уугуул гаралтай нохоо байгаа. За одоо 1 нас 4 сартай. За тэмцээний хувьд бол энэ жилийн тэмцээн бол яг урд урдныхыг зөвхөн нөгөө цахимаас сонирхож үзэхэд бол илүү өргөн дэлгэр болж байгаа санагдаж байна. Миний нохооны хувьд бол нөгөө багасаа хүүхдүүдтэй өссөн. Хүүхдүүдэд бол их сайн. Хүүхдүүдтэй бол их сайн тоглодог. Ерөөсөө тийм дөлгөн ааштай, ааш зан гэхээр юм байхгүй амьдлал бол дайрах нь гайгүй. Гэтэ бол мэдээж нохоо амжих хүний бол ялгана. Их муунлуу бол их сайн дайрна. Тус тэмцээний аймгийн засаг даргын тамгын газар, соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар, музей, залуучууд театр, Арткэр медиа групп зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж компаниуд хувь иргэд дэмжин ажиллаж байна. Мөн тэмцээний үеэр гүлгэний үзэсгэлэн худалдаа, нохоон идэрхслийн үзэсгэлэн худалдаа, Арткэр Бодог Бойс хоолны үйлчилгээ явагдлаа.